Сайн байцгаана уу? Сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран өсвөр үеийнхэн залуучууд та бүхэндээ COVID-19-ийн халдвар хөл хорионы үед сэтгэл зүйгээ хэрхэн тогтвортой байлгаж, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах арга замуудын талаар цуврал подкастыг бэлтгэн хүргэж байгаа илээ. Подкастын өмнөх дугааруудаар COVID-19 халдварын үеийн хөл хориотой холбоотойгоор өсвөр насныханд сэтгэл зүйн ямар сөрөг шинж тэмдэг илэрч байх, мөн сэтгэл зүйн асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар хүргэсэн бол харин энэ удаагийн дугаараар COVID-19 нөхцөл байдлын үед сэтгэл зүйгээ хэрхэн яаж дэмжих талаар хүргэж байна. Ингээд залуучуудаа маань үзэх сонсох дуртай олон влог, подкастуудыг хийдэг Positive Mongolians нэрээр авгалсан Төвшин Баяртай сэтгэл зүйн эрүүл мэндийн ач холбогдол мөн гэр бүлдээ сэтгэл зүйгээ хэрхэн яаж дэмждэг талаар нь хуваалцлаа. За би нөгөө хамгийн гол нь мэрэгжлийн үүднээс гэхээс илүүтэй хүмүүс намайг ингээд янз бүрийн юм ингээд ярихаар яг тийм нэг мэрэгжлийн талаас нь яриад байна уу эсвэл одоо зүгээр сонирхогч талаас нь яриад байна уу гэдгийг айгүй тийм тунгааж ойлгороо гэж хэлмээр юуны түрүүнд тий. Нэгдүгээр надад болвол сэтгэл зүйн боловсрал гэдэг зүйл өөрөө миний доод үеийнхэн болон миний үеийнхэн за тэгээ дээшээгээ надаас ах үеийнхэн эмэгтэй эрэгтэй ер нь бүхэл хүнд сэтгэл зүйн боловсрал гэдэг зүйл айгүй хэрэгтэй юм шиг санагдсан. За тэрийг би юун дээрээс харсан бэ гэхээр зүгээр яг шүтээд ярьж байгаа юм биш. Нөгөө сүүлийн 6-7 жил амьдэрсэн Шведийнхаа одоо амьдарж исэн тэр орчингоос ингээд ажиглаж харж байгаа байхгүй. За тэр Швед яаж ийм нөхөр засгийн газраас төрийн байгууллагаас нийгмийн сэтгэл зүйн тал дээр бүр маш хүчтэй анхаардаг. Манай Монгол болохоор юун дээр анхаарад байна нөхөр халамжийн бодлого дээр илүү их анхаарад байдаг юм шиг санагдсан. Тэгээ тэрэндээ хүмүүсийн амар тасгацсан. Тэгэл бид нар нэг өнөөдрийн 20,000 төгрөг, хүүхдийн нэг 100,000 төгрөг тий энүүгээрээ л нэг ингээд нэг гал намжаах. Тэгтэл тэд нар юун дээр анхаарч байгаа нөхөр салбар бүр энэ нийгмийн сэтгэл зүйчдийг бүгднийг байршуулж өгсөн. Тэгээд тэр хүмүүсийн цалин, тэр хүмүүсийн боловсралтай апдейт хийх бүх зардал тэр мөнгийг төрийн байгууллагаас нь зохицуулж өгдөг. Эргээгээд одоо би одоо жишээ нь төр байлаа гэж бодоход чамайг би сэтгэл зүйчээр бэлдээд сургачлаа мөнгө өгөөд. Эргээгээд чамаас би юу нэх үү гэхээр тэнд хариуцж байгаа 10 жилийн хүүхдүүдийн сэтгэл зүйн тал дээр чи ажиллаа. Тэр 10 жилийн хүүхдүүд аль болох сэтгэл зүйн доктортай аль болох нөгөө нийгмийн амьдрал руу ингээд чөлөөтэй гардаг юм байх юм бол би чамд нөгөө төлбөр сургасныхаа үр дүнгээ авчиж байгаа байхгүй. Ингээд харилцсан энэ гэрээтэйгээр ингэж ажиллаж салбар бүрт гэдэг. Би салбар бүрт гэдгийг нь юу хэлээд байна вэ гэхээр одоо жишээ нь зүгээр нэг энгийн нэг байгууллага руу ороход тэнд зоолттой нэг тэр одоо байгууллагын сэтгэл зүйч гэдэг нэг хүн сууж идэг. Тэгээд тэр хүн яадгүй хүн чинь нийгмийн амтан болсон хойно гэртээ ямар нэгэн асуудал ч юм уу ямар нэгэн проблем болохоороо эсвэл ажил дээрээ ч юм уу проблем болохоороо шууд тэр сэтгэл зүйчтэйгээ ажил дээрээ ирээл уулздаг. Бүх проблемаа ярьдаг, тэнд тайвширдаг. Эргээгээд ингээд тайвшраад ажил руугаа гарахтаа айгүй сайхан ажилдаг. Хүн чинь гэрээсээ амар их ингээд нөгөө гэртээ болсон ч юм уу тэр юмаа барай ажил дээр ирэхэд ажлын үр дүнд амар нөлөөлдөг. Энэ нь өөрөө ингээд эрүүл байхад нийгмийн сэтгэл зүгээ ингээ эрүүл болгочингууд чинь нийгмийг юу бүрдүүлж гинүү гэхээр ингээд ард түмэн бүрдүүлж байгаа шүү дээ. Ард түмнийхэн сэтгэл зүй өөрөө эрүүл болчхороо хандлага нь өөрөө айгүй зүв болоод ирдэг. Хандлага гэдэг нь болохоор аливаа нэг юмд хандах хандлага. Шведийн Стокгольм гэдэг хотод тэнд төвжирэл байгаа юу? Байгаа. Тэнд янз бүрийн ядуу эргээд өвчин зовлонтой улсууд байгаа юу? Байгаа. Гэхдээ нийгмийнхэн сэтгэл зүйн эрүүл байгаа учраас тэдэрт хандж байгаа хандлага нь өөрөө зөв байгаа байхгүй. Тэнд бүгд рүү байна уу? Байна. Гэхдээ тэд нар чинь ингээ стресстэй би яммаар байна инээ тэрэ биш. Тэр чинь ингээд бүгдийг ингээл та би гэдэг юм чинь ингээл яг л бодитоор хэрэгжиж байгаа байхгүй. Манай Монгол болохоор зүгээр нийгмийн сэтгэл зүй гэдэг асуудлыг зүгээр л хайлтсан. 10 жилээсээ ч тэр цэцэрлэгээсээ ч тэр одоо захын нэг ажлын байр сургуульч тэр бүгдэн зүгээр хайцсан байгаа учраас бид өнөөдөр амар стресстэй байгаа байхгүй. Бүх юмд амар эмзэг ханддаг. Хандлага буруу байгаа учраас бүх юмд эмзэг ханддаг. Бүх юмд айгүй нэг тийм одоо мэдрэмтгий ханддаг болчиход байгаа байхгүй. Хандлага нь зөв байх юм бол тэрийг
шал өөрөөр харж чадна. Одоо жишээ нь зүгээр нэг сигнал дарах одоо бөглөрчөө сигнал дарах юм дээр чи ингээл те зүгээр нэг хэдхэн секунд хүлээх юмн дээр хүртэл бид нэр амар яадгүй стресстэй уурлаа те дохио өгжөнгөт би энийг л урдаа оруулж болохгүй шүү өдрийг аль ингээ тэр чинь өөрөө ингээд нөгөө хандлага буруу байгааг л илэрхийлэл байгаа байхгүй. Гэхдээ би энийг бол тэр хүний өөрийнх нь буруу гэж хэлэхгүй. Яагаад гэвэл энэ тэр хүн энэний талаар түүч мэдэхгүй байгаа байхгүй. Зүгээр л нийгмийн сэтгэл зүгээр тогтвортой болгоод нийгмийн сэтгэл зүйчтэйг л аягүй сайн ингээд бэлдээл ингэчих юм бол энэ өөрөө ажиллаа сайн хийсэн болов гэж би бодоод идэв. Томчууд нь өөрсдөө ингээд тогтворгүй сэтгэл зүйн хувьд боловсралгүй учраас хүүхдүүдээ бас яг тийм хандлагаар өсгöd байгаа байхгүй юу? Нэг талаараа. За яг одоо сүүлийн 92 сараас хойш тий 4 сарын хугацаанд бас нилээдгүй хугацааг хүмүүс гэртээ өнгөрүүлж байна тий. Яг нөгөө гэрийн орчинд бас маш их сөрөг зүйлсүүд бий болоод байгаа. Энэ бас хүүхдэд ч гэсэн нөлөөлж байна тий. Тэгэхээр сэтгэл зүйн эрүүл байх нь өөрөө ямар ач холбогдолтойг бол та сая хэлж өглөө. Яг одоогийн нөхцөлд тий хөл хорионы үед цаашаа ахаад сонгохдгүй үгэн ч гэсэн мэддэхгүй байгаа. Ийм үед хүүхдүүдээ яаж сэтгэл зүйн хувьд тий дэмжих вэ? Жишээлбэл та хоёр тий одоо яаж энэ орчин нөхцөлд сэтгэл зүйгээ дэмжиж эерэг байлгаж чадчихна гэдэг өөрсдийнхөө бас арга барилаа суулцахгүй юу? Яа харахгүй одоо ингээд бүгд нэг юм өрөөнд ч юм уу тий өмнө нь бол тэр чинь ингээд дандаа хичээл сургуультай яваад нэг тийм амьдралын хэмнэл тогтцсон байгаа учраас энэ ковид гэл гарч ирэл тэр хэмнэл ингээд өөрчлөгдөж байгаа байхгүй. Өдөр болгон ингээд өөрчлөлтөнд байдаг улсуудад энэ бол нэг тийм амар сүртэй зүйл бол биш. Яг хөө гэртээ байна. Гэхдээ удаан хугацаагаар гэртээ байна гэвэл айгүй хэцүү л дээ. Энэ дээр л нөгөө л нэг миний нөгөө нэг түрүүн хэлээд хандлага. Хандлагаа л айгүй сайн одоо зөв тал руугаа эргүүлчих юм бол энэ айгүй easy болчих واخ. Бухимдж байгаа, энд айгүй стрессдж байгаа. За тэгээд нөгөө нэг гэр бүлийн хүчээр хийлэл ч юм уу иймэрхүү юм гарч байгааг айгүй их мэдээд байгаа л да. Бид өөрт хүртэл ингээл ирж гинэ, ингэж ин тэгж гин гэл ингээд яг үнэндээ энийг ингээд жоох ингээд арай нэг жоохон ахиулаад ингээд бодоод ингээд харах юм бол бид хүртэл яг үнэндээ бид өөрөө өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л хад жаргалтай болгож чадна. Бид өөрөө өөрсдийнхөө сэтгэл зүгээ бид өөрсдөө л яаж чадах вэ? Өөрчилж чадна. Тэрнээс биш тэр нь энэ нийгмийн сэтгэл зүйч гэдэг хүн яах вэ? Зүгээр л тусалж өгч байгаа. Зүгээр л чиглүүлж өгч байгаа. Хэрвээ хүсэх юм бол YouTube дээр зөндөө онлайн орчинд бүх энэ талын мэдээллүүд бүх юмнууд байна. Хэрвээ та хүсэх юм бол ерөнхийдөө ингээд жоох ингээ асуудал дундлаа ч юм уу ийм байх юм бол зүгээр л Google гэдэг рүү яг яагаад байгаагаа л бичээд тэгээд тэр тал дээр хэдий хэлний бэрхшээл байгаа ч гэсэн өнөөдөр Google би бүр энийг аягүй олон залуучуудад хэлээд Google Translate гэдэг тэр хиймэл оюун ухаан чинь монгол хэлийг 70-80% таа сурцсан байна. Өмнө нь бол ингээ утгагүй орчуулдаг гэсэн бол өнөөдөр сул үгтэй нь орчуулж гаргадаг болцоод байна. Одоо 2000 баг 25 баг 30 он гэхэд энэ хиймэл оюун ухаан чинь монгол хэлийг 100% сурцсан болноо. Сурчнаа. Тэгэхээр 70-80% орчуулгыг гаргаад ирж байгаа юм чинь тэнцэнэс бид хангалттай мэдээлэл авч чаднаа. Тэ энийг нэг ашиглаад үзээрэй. Тэнцэнэс мэдээлэл аваарай гэдэг. Өөрөө өөртөө одоо ингээд хааштай бид нар ингээд төр засаг ингэсэнгүү нийгэм ингэсэнгүү гэхээсээ илүү хааштай тэр усуд ойлгохгүй байгаа энэ тийм. Тэгэхээр одоо бид нар давуу талаа энүүгээрээ л ашиглах хэрэгтэй юм шиг надад санагдсан байна. Дэлгүүнээ бид нар ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр зүгээр л хамгийн түрүүнд зүгээр хоорондоо аягүй сайн ярилцдаг бид нар. Яаж ч ууралсан бай, жоохон тайвширч байгаа л тэгэл ярилцдаг. Ярилцахдаа хамгийн гол нэг аягүй сайн ээлжил сонсох хэрэгтэй юм шиг байна. Зүгээр ярилцгийн гол жор нь юу вэ? Ээлжлэл зүгээр масса хамаа жимигээл ингээд дундуур нь таслаад орж ирмээрч байсан. Яг л ингээд сайн сонсоод болсноо гэснийхэн дараа окей чи тэгвэл одоо наваа сонсч чадах уу гэдгийг дараа ярилцсны дараа тэр бүх асуудлууд яа шийдэгддэг юм байна. Энэ бол зүгээр ингээд өөрийнхөө сэтгэл зүйг доктортой байлгах, гэр бүлийнхээ уур амьсгалыг сайхан байлгах зүгээр хамгийн анхны арга. Тэрнээс биш сая аав тэгвэл яг ингэн ээж тэгвэл ингэн хүүхэд тийм байвал гэр бүл ад жаргалтай болно гэдэг тийм бол байхгүй шүү дээ. Айл болгон өөр уур амьсгал тэнд явагдаж байгаа, атмосфер тэнд гарч ийн тий. Тэгэхээр зүгээр яг нийтэд хэлэхэд хоорондоо хүүхэд гэж голохгүйгээр хоорондоо сайхан ярилцаа. Эхнэртэйгээ, нөхөртөөгөө, за аав ээжтэйгээ хамт амьдардаг бол аав ээжтэйгээ тий бүгдээрээ нэг сайхан ярилцаа. Одоо байгаа байдлын талаар өнөөдөр
энэ коронавирус чинь ингээд цаашаага ингээд наамар ингээд магадгүй дараа жил хүртэл үргэлжлэхийн тодорхой юм. Тэгвэл манай гэр бүлийн энэ план яах юм? Энд яаж яах юм гэдэг юм одоо тодорхой гаргаа. Бидний бизнес яах юм? Орлого хаанаас орж ирэх юм? Энэ бүгдийг тодорхой болгоцгоо. Тэгээд миний нэг хэлэх өөрөө ерөнхийдөө манай гэр бүлийн өөрөө бол нэг юм бид. Тодорхойгүй орчинд таагүй байдал үүснэ гэдэг нэг тийм өрөөтэй байдаг. Тийм. Тэгэхээр тодорхойгүй юм гараад ирвэл тэрийг айл болох яг төхөр үр дүн нь тэр тодорхойгүй орчин ингээд үргэлжлээл ах юм бол таагүй орчин үүсэх учраас тэрийг айл болох тодорхой болох. Тэгээ бид хоёр тодорхой болгохын тулд хүн юу их вэ хоорондоо ярилцах гэдэг. Тий. Тэгэхээр яг энэ үгний доор энэ үг чинь өөрөө ингээд бидний сэтгэл зүг ч юм уу бүх юмыг бэлтжиж байгаа. Тийм шүү. Энийг л хэлмээр. Өсвөр үеийнхэн залуус та нар минь сэтгцийн эрүүл мэндийг хамгаалж дэмжих дараа гаргавдыг хэрэгжүүлээрэй. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч эмч Цэрэн Долгор ингэж зөвлөж байна. За тэгэхээр ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэж байна. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг тэр мэдрэмжийг ерөөсөө эцэг эхчүүд маань зүгээр л анхааралтай сайн сонсох хэрэгтэй. Заавал зөвлөө чи инг тийг гэж заавал зөвлөхөөсөө илүүтэйгээр анхааралтай сонсоод өгөх юм бол маш сайн дэмжлэг болж байгаа гэсэн үг. Тэгэхээр өсвөр насны хүүхэд маань тэрийг санаа зовлтгүйгээр ээжтэй аавдаа өөрийнхөө юу мэдрэгдээд байгаагаасаа илэрхийлж яриарай. Ганцаардаад байна уу, гуниглаад байна уу, бухимдаад байна уу, бүх юм түүхтэй санагдаад байна уу, аль эсвэл өөрийгөө ойлгохгүй байгаад байна уу гэдгийг илэрхийлж яриад хамтдаа ярилцах юм бол гарц шийдэл олох боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд маань энийг сайн ойлгочих юм бол одоо энэ үеийг бид нар амжилтад амтуулах боломжтой болно. За дараагийн зүйл нь мэдрэмжээ ойлгочлоо. Тэгвэл дараа нь яах ёстой вэ? Чөлөө цагаа бид нар үр бүтээлтэй өнгөрүүлэх шаардлагатай болно. Үр бүтээлтэй өнгөрүүлэхийн тулд мэдээж өдөр тутмын өмнө хийдэг байсан зүйл маань хийгдэхгүй байгаа учраас арай өөр аргаар бид нар яаж үр бүтээлтэй, хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэх боломжтой байна гэсэн эрүүл хайгуулах хэрэгтэй. Гэхдээ эрүүл хайгуул хийхдээ бид нар яадаг вэ гэхээр ихэвчлэн дэлгэцийн ар чөлөө цагаа өнгөрөх байдлаар ингээд буруу дадлаар өнгөрөх гээд байгаа учраас энэ дээрээс анхаарах, дэлгэцийн хэрэглэн дээрээс анхаарал хандуулах хэрэгтэй. Зохистой хэрэглээгээр энэ зүйлийг зохицуулаарай гэдгийг бас анхааруулъя. Одоо техник технологийн дэвшилттэй байдлыг маш сайн ашиглаад найз нөхөдтэйгээ холбоо тогтоож болох юм аа. Видео кол хийж болж байна, байдаг хүүхдүүдтэйгээ ярилцаж болж байна, найзуудтайгаа бас тэр техник технологийн дэвшилт байдлыг ашиглаад хөгжөөнд тоглоом тоглож болж байна. Өөрийнхөө уулзах хүссэн хүмүүстэйгээ чөлөө цагаар байнга нэртэй холбогдож уулзах бас боломжтой байдаг юм аа гэдгийг сайн анхаараарай. Энэ тал дээр эцэгчүүд бас сайн дэмжиж өгөөрэй. За тэгээ мэдээд дэлгэцийн зохистой хэрэглээ гэдгийг хэвшүүлэх ёстой учраас энэ дээр бас цагийн хязгаар байх ёстой байна. За тэгвэл зурагт үзэхгүйгээр, компьютер тоглохгүйгээр, уцаараа байнга юм үзэхгүйгээр ч гэдэг юм уу, чөлөө цагаа өөр ямар байдлаар өнгөрөх боломжтой вэ гэдгээс хайх хэрэгтэй болно. Тэгэхээр хүүхдийн чөлөө цагийг өнгөрөх зөндөө олон арга барил байдаг юм аа. Жишээлх юм бол хүүхдүүд маань зураг зурж болно, хүснээрээ зураг зурна, эсвэл чөлөө цагаа ном унших, сэтгүүл унших зүйлээр илэрхийл өнгөрөөж болж байна. Эсвэл шинэ хоббитой болж болно. Өөрийнхөө урд нь хийж үзээгүй, туршиж үзээгүй зүйлийг хийж үзэх юм бол бас цаг хугацааг маш сайхан үр бүтээлтэй сонирхолтой өнгөрүүлэх боломжтой байдаг. Тэгэхээр энийг бас ашиглаад үзэхэд гэмгүй ахна байна. За тэгвэл мөн дээрээс нь гэр бүлийнхнийхээ гишүүдийг оролцуулсан хөгжөөн тоглоомыг бас хамт тоглоход уриалаарай. Тэгэх юм бол та бас гэр бүлийн харилцаагаа улам гоё, нээлттэй, халуун дулаан болохоос гадна цагийг маш сайхан үр бүтээлтэй хөгжилтэй, эрэг дулаан уур амьсгалтайгаар өнгөрүүлэх боломжтой байдаг. Энийг бас өсвөр насны хүүхдүүд маань өөрсдөө санаачлаад уриалах юм бол ээж аав нар нас дэмжих баха гэдэгт бол би итгэлтэй байна. Эцэг эхтэйгээ ойр дотны хүмүүстэй маш сайн ярилцах хэрэгтэй. Санаа зовхгүйгээр нээлттэй ярилцах нь хамгийн чухал. Одоо өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх боломжтой болдог. Хэрвээ ярилцах боломж олдохгүй байх, эсвэл ярилцсан ч гэсэн тэр ярилцлагыг амжилттай ингээд сайн анхаарч сонсохгүй байгаа тохиолдолд хүүхдүүд маань өөртөө гэр бүл гэртээ бол гэрийн тэмдэглэл хөтлөх боломжтой болно. Өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлээд өдрийн тэмдэглэл хөтлөж болж байна. Өөрөө юу хүсэж байгаагаа тэндээ бичиж болж байна. Юу мэдрэгдээд байгаагаа хүчиж болж байна. Ямар сэтгэл хөдлөл өөртөө мэдрэгдээд байна, гараад байна. Юунаасаа болоод бусдад харилцахад бэрхшээл учраад байна. Гэр өдөр тутмын ямар байдлаар өнгөрөөгөөд байна вэ гэдгээс бүгдийг бичээ тэндээс алдаа оноогоо харах бас боломж нь бүрдчихэд учраас тэрийг бас ашиглаж болох юм аа. Сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн дэмжих аргуудаас хүргэлээ. Хэдийгээр урд нь хийдэг байсан зүйлсээ хүсснээрээ хийж, найзуудтайгаа хөгжилтөж, хичээл дугуйландаа явж чадахгүй байгаа ч гэсэн энэ цаг үед чи ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай. Чи ганцаараа биш гэ. Энийг бол би бүр өсвөр насныхан ч тэр миний үеийнхэн ч тэр за тэгэхэд гэртээ ингээд ганцаараа суугаа ээж аав нар ч тэр
энэ үгийг маш сайн ойлгож сонсоосоо гэж хүсмээр байна. Чи ганцаараа биш гэдгийг би дахин хэлмээр тэр улсуудад. Яагаад гэвэл чиний хажууд одоохондоо хүн байхгүй, чамайг одоохондоо хинч сонсохгүй байгаа ч гэсэн тэр сонсох ч юм уу ярилцах тэр боломжийг өнөөдөр чи өөрөө эхлээд гаргаад өгчгөө. Боломж гаргаагүй байгаа учраас чамайг хинч сонсохгүй, чамтай хинч ярилцахгүй байгаа юм биш үсттэй. Тэгэхээр өөрөө өөрийгөө эргээд нэг хараараа. Би хүнд ээж аавтайгаа ярилцах, ах эгчтэйгээ ярилцах, нөхөртөөгөө ярилцах тэр болцоо гаргаагүй байжээж би ингээл энэ хорвоод ороод ч юм уу ганцаараа ингээ байгаад байгаа юм биш үсттэй гэдэг дээр анализ хийгээрээ. Тэгэхээр би нэгдүгээр чи бол ганцаараа биш, дээрэс нь хин нэгэн чамайг сонсох, чамтай ярилцах тэр болцоо цаг хугацаа гаргаж өгөөл гэж хэлмээр. Нэвтрүүлгийн төгсгөлд гарах дараах утаснуудаар холбогдож мэдээлэл зөвлөгөө тусламжийг хүссэн үедээ авах боломжтой шүү. Чи ганцаараа биш хаштаг ашиглан шеэрлэж бусадтай зөв мэдлэг мэдээллийг түгээгээрэй залуусаа. Мөн тусгалцэг гэмээр сайтад подкастууд маань нийтлэл хэлбэрээр тавигдж байгаа учраас унших боломжтой. Анхаарал хандуулан сонссонд баярлалаа.